2 сая дахь иргэн мэндэлсэн 7 дугаар сарын 10-ны өдөр улсын хэмжээнд 279 хүүхэд төрсний 25 хүүхдийг нь 2 сая дахь иргэн болгож 254 хүүхдийг нь бүгд найрамдах Монгол ард улсын 2 сая дахь иргэний жицуутан хэмээн бүртгэн авчээ. 2 сая дахь иргэнээр бүртгэгдсэн 25 хүүхдийн түүчээ нь олж мэндэлсэн хүүг эцэг эхэн Саяболт хэмээн нэрийцээ. Түүнд 13 дахь хороолт хамгийн анхны баригдсан 9 давхар барилгын 9 давхурт нь 4 өрөө бариг биелүүлж байсан. Саяболт 7 хүүхдээ айлын 5 дахь хүү болон мэндэлсэн. Тэрээр бүгд найрамдах Хятад ард улсад бизнесийн удирдлагаар суралцаж одоогоор өөрийн нэрээр нэрлсэн Саяболт хэмээх аялал жуулчлалын компанид ажилладаг. Түүнээс гадна 2 сая дахь иргэнээр тодорсон 25 хүүхдийн цөөн хэдд нь байр олгож байсан. Тухайлбал Улаанбаатар хотын иргэн эсгий гутлын үйлдвэрийн ажилчин Жамин гаруй, удуул нарын гэр бүл төрсөн Ундрах баяр гихц энэ залууд 11-р хороолын 5-р байранд 3 өрөө байр бэлгэлж байжээ. Тэрээр одоо Дорногов аймгийн замын үд цомд хуваарай ажил хийж орон нутагта их орны манлайлал төрийн бас байгууллагын шугамар хүмүүнлэгийн сайн дурын ажлууд хийн амьдарч байна. Харин Дархан хотоос 2 сая дахь иргэнээр тодруулсан Болор туяа тухайн үед 2 өрөө байр биелүүлж байсан. За Монгол улс 1 сая дахь иргэнээр тодруулах үйл ажиллагааг албан ёсоор зохион байгуулаагүй. Харин 2 сая дахь иргэнийг ийхүү сүр дүүлэндээ тодруулснаас хойш Монгол улс сая дахь иргэн бүрийг тодруулах үйл ажиллагаанд илүү ач холбогдлогч урамшуулах болжээ. Одоогоор засгийн газраас 3 сая дахь иргэндээ орон сууц буюу түүнтэй тэнцэх 70 сая хүртэл төгрөгийн мөнгөн шагналаар шагнах тухайн өдөр төрсэн бүх жацууд нь 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж үзүүлж алдаршуулахад нийт 958 сая төгрөгийг зарцуулахаа төлөвлөд байгаа. За үүнээс гадна аймаг сумдын удирдлагууд 3 сая дахь иргэний энэ жацууданд өгөх бэлгээ төлөвлөх болсон байна. Тухайлбал Дундгов аймгийн иргэдийн төлөөлчдийн хурлын анх дугаар хуралдаанаар 3 сая дахь иргэний жацууднуудад 40 сая төгрөгийн урамшуул олгохоор шийдвэрлэжээ. Сонирхуулахад Филиппин улс өнгөрсөн жил мэндэлсэн 100 сая дахь иргэндээ баярын билет биелүүлж насан туршдаа эмнэлгийн үйлчлэгийг үн төлбөргүй авах эрхийг олгож байжээ.